Сайн бацгаана бүгдээрээ шинэ бичлэгтээ тавтай морил. Магадгүй эмэгтэй хүн болгоны хувьд нэг даалт жижигхэн бодол байдаг. Тэр нь болохоор амьдралд нь нэг хүн гарч ирээд байнга тэр princess treatment-ийг өгөөд өөрийг нь хайрладаг, халамжилдаг, хүссэн бүх зүйлийг биелүүлээд авч өгдөг нэг тийм хүн байгаасаа гэж хүсдэг нь угаасаа нуулгүй үнэн байх. Гэхдээ нөгөө өөр зарим хүмүүс эдэн штэ өөр шүүгэр дайдатай болцсон өөрөөсөө одоо хөгшин том ч юм уу тий хайргүй хүнтэйгээ үерхээ тэгээ тэр хүнээрээ бүх юмаа ингээд даалгаад ахуулаад явж яадаг. Тэгээ миний followers өөртөө хайртай эмэгтэйчүүд биднэрт тийм шүүгэр дайдаа хэрэггүй. Яагаад гэвэл бүгдээрнгийнх нь шүүгэр дайдаа бидний баян ах бол universe буюу хорвоо ертөнц. Бид нар өөрийнхөө энерги, аура, бодлоо өөрчлөөд өөрийнхөө төлөө зүтгэх юм бол бүх зүйлийг өөрсдөө манифест хийх боломжтой. Тэгээ хорвоо ертөнцтэй яг тэр баян ах шиг чиний хүссэн бүх зүйлээр чамайг хангана. Эмэгтэй хүмүүс зөндөө олон материалын зүйлсэнд дуртай нүнэн бид нар алмазан, бөгж, гой ганган, хувцс гэд бүхий л гой материалын зүйлэнд дуртай. Энэ нь ерөөсөө бидний буруу биш. Гэхдээ та нар бодоод үзтээ эдгээр материалын зүйлс нь зүгээр л биежсэн бодол. Тэгээд энэ биежсэн ямар нэгэн материалын зүйл нь бүр судалгаагаар батлагдсан. Хэрвээ та нар quantum physics-ийн талаар мэдэх бол эдгээр биежсэн зүйл нь тэг 1% л зөвхөн биежсэн зүйл бөгөөд чиний бодож хүсэж байгаа материалын зүйл авахыг хүсэж байгаа бүх зүйл чинь 99.999% боломжоор дүүрэн квант ертөнцид оршиж байгаа. Чи ямар нэгэн зүйлийг өөртөө боломжтой гэж бодсон л тэр зүйл чиний хувьд одоо бий болох боломжтой. Одоо жишээлбэл чи миний бичлэгийг үзээд ой намина ингээд YouTube хийгээд бичлэг хийгээд ийм олон followersтэй болоод байгаа юм чинь магадгүй би ч гэсэн YouTube хийж болох юм а гэж одоо бодох ч юм уу. За эсвэл яг чамтай адилхан жинтэй ч юм уу нэг найз чинь нэг дасгал хөдөлгөөн хийгээд одоо маш гоё биетэй болцсон байх юм бол чиний хувьд ч гэсэн би ч гэсэн иймэрхүү тасгал хөдөлгөөн хийвэл ийм биетэй болж болох юм байна гэсэн одоо бидний тархин тийм одоо боломжийн дохио одоо нэгдэж байдаг. Яг түүнтэй адилхан чиний манифест хийхийг хүсэж байгаа бүх зүйл чинь зүгээр л боломжтой. Тэгээд хорвоо ертөнц чамд түүнийг чинь өгнө. Одоо харин чиний хийх зүйл юу вэ гэх юм бол чинь өөрийнхөө гаргаж байгаа бодол, энерги, үйлдэлээ тэр боломжтой нийцүүлэх үед чи яг тэр зүйлийг татаж чадна. За манай хөөрхөн охтуудын маань хувьд бидний хийх зүйл юу вэ гэх юм бол яг өнөөдрөөс эхлээд чиний wellness journey эхлэх бөгөөд яг өнөөдрөөс эхлээд бид нар йог хийх ч юм уу, өөртөө анхаарах ч юм уу, эрүүл хооллох ч юм уу зүгээр л өөрийнхөө wellness journey-г эхлүүлээд өөртөө анхаарал тавьж эхлэх хэрэгтэй. Тэр үед чи өөрийнхөө боломжтой бүх зүйлийг татаж эхлэх бөгөөд тэр замд тэр чиглэл рүү өөрийгөө чиглүүлж байна гэсэн үг. Энэ нь яаж ажилтдаг вэ гэх юм бол магадгүй одоо чиний татахыг хүсэж байгаа зүйл чинь гоё залуу ч юм уу, хайр ч юм уу, эд хөрөнгө ч юм уу ингээд чи зөндөө олон зөвлөлөө анхаарал зөвхрөөд байдаг. Тэр бүх анхаарлаа өөрлөгөө төвлөрүүлээд яг өөртөө анхаарч эхлэх үед чи зүгээр л соронц гэсэн. Бид нар ингээд өөртөө анхаарад өөрийгөө ямар чухал хүн гэдгээ мэдрэх үед бидний дотор ямар мэдрэмж төрдөг вэ гэх юм бол би зүгээр л эдгээр зүйлийг хүртэх ёстой юм байна. Би зүгээр л хайраар дүүрэн юм байна. Би угаасаа л хүмүүст хайрлагдах ёстой юм байна гэсэн мэдрэмж ингээд дотроос чинь цаанаасаа төрж эхэлнэ. Энэ үед яах вэ гэхээр угаасаа чамааг хүмүүс хүндэлж эхэлнэ, хайрлж эхэлнэ. Магадгүй чиний амьдралд нэг гоё залуу гарч ирэх юм бол тэр залуугийн одоо тархинд нь ямар бодол орж ирэх вэ гэх юм бол энэ охин үнэхээр өөртөө хайртай, өөртөө бүх зүйлийг татаж чадаж байгаа учраас би энэ охиныг өөрийн болгохын тулд бүр илүү хөдөлмөрлөх ёстой байна, бүр илүү хичээх ёстой байна, бүр илүү гоё амьдралыг бэлэглэх ёстой байна гэсэн бодол угаасаа автоматар тэр хүнд орж ирж эхэлнэ. Тэгээ бүгдээрэндээ нугасаа sugar dada хэрэггүй. Ягаад гэвэл орчлон ертөнц бол sugar dada гэж хэлж байсан шүү дээ. Тэгтээ магадгүй чи өөрийгөө хайрлаад байхад дахиад илүү sugar dada-ч гарч ирч магадгүй. Тэгтээ саяныхыг би хэлээгүй шүү. Тэрнээ нугасаа ерөөсөө тийм сонирм баян ахнаар ерөөсөө хэрэггүй. Миний бодлоор амар модель гоё охтууд, тийм хөөрхөн охтууд баян ах нартай явдаг гэд
Тэрийг сонсоход миний хувьд л үнэхээр гонигтай. Тийм гоё төрөө, тийм сонир хүмүүстэй явсны оронд те зүгээр л царай муутай ухаантай байсан дээр угаасаа бүгдээрээ ядуу тийм байна гэж байхгүй. Ягаад гэвэл бүгдээрээ ухаантай учраас. За тэгээд хорвоо ертөнцтэй эдгээр бүхий зүйлстэйгээ холбогдоод өөрийгөө хайрлаад өөртөө бүх зүйлийг татаарай гэж хэлмээр байна. Зүгээр л хорвоо ертөнц чиний итгэдэг бүх зүйл, чиний хүссэн бүх зүйлийг хангана гэдэгт итэг, өөртөө итэг. За тэгээд та бүхэн маань хэрвээ өөртөө анхаарал тавиад өөрийнхөө wellness journey эхлүүлээ те биеэ хөдөлгөе, эрүүл хооллоё гэж бодож явах юм бол заавал миний явуулж байгаа сургалтанд хамрагдаарай гэж хэлмээр байна. Яг шинжлэх ухаан дээр суурлаад надтай хамт алхам дарааллаар бүгдээрээ яг эрүүл аргаар өөрийгөө хайрлаад өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг надтай хамт бас бүтээгээрэй. За тэгээ өнөөдрийн бичлэг маань та бүхэнд маань таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай. You ready?